Сайн байцгаана уу. За өнөөдөр нэг сэдвээр ярилцъя гэж бодож байна. За та бүхэн харж байна энэ Сүгнүр гэдэг амралтын газар байгаа. Энэ амралтын газрын вебсайт. Ихтэй гоё вебсайттай юм байна. Ер нь сүүлийн үед нэг бүх амралтын газрын вебсайт нэг маягийн болсон надад ажиглагдсан. Нэг газар хийгээд байгаа хаад. Мундаг залуучууд байна. Сайхан хийж байгаа. Энэ их гоё юутай юм байна. Логотой юм байна. За тэгээд бус асуудал нь яг вэ? Энд дээрс та нар бол ямар мэдээлэл авчих вэ гэхээр энэ байршдыг авчих юм байна, утсыг авчих юм байна, амралтын газрын аль биесны нэр нь байна. За тэгээд хаашаа ямар чиглэлд үйлчлэлтгүй, яаж үйлчлэлтгүй, юугаар үйлчлэлтгүй гэдэг энэ фото мотогоос хоол моол хараад тийм ээ. Тэгэл одоо энэ хоол ингэ мэдчихэр юм гоё вебсайт байж ерөөсөн амралтын газар бүгдээрээ хэлсэн байна. Би сая 60 гаруй газрын яг энэ амралтын газруудыг бүгдийг цуглуулад мэдээлэл самбал авцсан байна. За тэгээ энэ дээр нэг асуудлыг бас ярихгүй болохгүй нэг асуудал байна. За энэ тэмдэг бол одоо газрын зураг ашигладаг хүмүүс бүгд мэдчихэж байна. Энэ бол байршийн тэмдэг ба шүү дээ. Төв аймаг Монголын Төв аймгийн Батсанбар сум нутагт байдаг энэ газрын тухай ярьж байгаа юм шүү дээ Сүгнүрийг. За тэгээ энэ жоо норыг. За энэ юу гэж Google Maps-ийн их гоё яваад очиж шүү. Энэ координат нь байна. Тэ. Энэ координат байна. За энэ координат яг одоохондоо дараа нь яа. За тэгээ энэ рүү явъя. Тэр газар руу очие. Танлаа. За энэ юу гэсэн үг ихтлийн цэг оруулаа гэж шүү дээ тий. Энэ дээр дарахаар одоо миний өөрийн одоо яг байгаа энэ байршил руу гараад иж байгаа. За энийг дарах. За энэ та энэ удаад л үзээд байнга. За одоо уншин. Жаахан уншиж яваад. За гараад ирлээ. 49.6 майл гэнэ. Цаг 50 минут явбал очихаар юм биш. Гэж хэлж штий. За энэ Улаанбаатарт энэ миний байршил. Энэ нөгөө сая эдрийн үзүүлээд байгаа тэр одоо Сүгнүр амралт байх ёстой шүү дээ, тийм ээ. За тэгээ энийг юу яадаг вэ? Ой, саад ийж шүү дээ. Тусгай. За энэ суурин газар аваад ирлээ шүү. За юун дээр үзье? Сансын зурган дээр харчих. Батсанбар дээр энэ Батсанбарын төв дээр аваад ирлээ. Гэхдээ энэ амралт чи арийн төв дээр байдаг юм байна ч гэдэг. Тийм ээ. Энэ төв дээр байдаг амралтанд бол би очиж амрахгүй л дээ. За энэ ямар зорилготой энэ Батсанбарын төвийг ингэж үзүүлснийг ойлгохгүй байна. За магадгүй энэ эцэстүүд нь одоо ойрсон байдаг юм уу? Энэ байгууллагын ойрсон байдаг юм уу? Эсвэл ерөөсөө Батсанбарын юу шүү? Батсанбарын байна шүү. Батсанбарын харьяаны одоо байгууллага шүү гэж хэлээд байгаа юм болов. За ямар зорилго нь юм байна. Тэгэхээр энэ дээр бол би одоо амрагч хүн бол одоо яг энэ дээр очиж хэрэггүй шүү дээ. Би энэ одоо энэ сумын төв дээр явж чад яах вэ? Одоо жинхэнэ нөгөө Сүгнүр амралтын дээр очиж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ дээр энд нэг юм ер нь бүх вебсайтн дээр юм байл. Яг амралтын газраа заасан би одоохондоо хараагүй шүү. За тэгэхээр энэ яг жинхэнэ Сүгнүр амралт биш. За энэ манай зураг байна. Монгол улсын аял жуулчлалын интерактив веб газрын зураг гэж би одоо хаяа бас фэйсбүүкийн найзуудтай танилцуулж байгаа. Дэлхийд бол одоо улсад харж байна аач. Ялангуяа хөгжилтэй орны хүмүүс бол энэ газрын зурган дээр бол эдгээр шиг өндөр боловсролтой байдаг учраас газрын зураг ашиглаж сурцсан ус гэдэг. Тэдний хандлт бол ихтэй. За тэгээд Сүгнүрийг хай. Сая бид нар тэрийгээр олсонгүй шүү дээ, тийм ээ. Одоо энийгээр олон хийдвэл. Манай зургаар болох нь шүү дээ. Энэ байна Сүгнүр амралт гэдэг. Ийм газар байдаг юм байна. Тийм байна. Төв аймгийн Батсанбар суманд байдаг юм байна. Сүгнүр амралт гэдэг. За нэг энэ зураг нь фото зураг нь энэ байна. Утас нь 99.6805 гэж байна. За яг нөгөө жинхэнэ юу нөгөө координат чи энэ байна. Энэ байршил байхгүй. Энийг одоо энэ залуучууд яах вэ гэхээр энийг тавьж энэс хойш.
бити тэр нэг юу дотор байгаа ойсын ч юм уу нэг Улаанбаатар хот дотор баахан тэр хойшоо гэр хороолроо ичээд нэг цэг тавьчихсан би сүүлд ойлгоогүй. Энэ координатыг заавал тавьжээ. Энэ координатор чинь өөрчлөлөгч чинь тэр амрагч нар чинь аялагч нар чинь огт төөрөхгүй яваад очив шүү дээ. За одоо тэгвэл энийг одоо яг жинхэнэ байшин хэдүүлэн манай зургийн view on Google Maps гэсэн энэ командаар үзэлт яг жинхэнэ хаах юм бэ. За тэр нөхөр чи энэ байна. Энэ хараа. Томцгоё. Нөгөө дөрвөн баш яваад ирлээ ш. 1 2 3 4. Энэ байна. Энийг нэг жоохон дэвшлэх юм санаа тэг. За яд 3D-гээр харъя. Гоё харъя л та. Энэ байна. Тэв. За энэ байх нэ. Тэгэхээр одоо яах вөхөр энэ дээр хулганы бороо тавьшигтал энэ координат гарч. Энэ координатыг төрөөнөө тэр координат өссөн шүү дээ. Буруу координат тэрний оронд энийг тавих хэрэгтэй. Энийг тавьчих юм бол танаа одоо тэр амрагч нар ч байна шүү дээ, тийм ээ. Гар утасныхаа интернетийн гүн орчинд одоо шилжүүлэлттэй ажилладаг нөгөө юу гэдэг чинь Maps.me битийн гар утасны аппликейшнуудаа оруулаад GoTo дараал хэрэг зам заалахын хэрэг байхгүй тавихад хүрээд. Яг үдэн дээр ч хүрээд шүү дээ. Энийг л одоо хэлэх гэсэн юм аа бол зорилго. Энэ бол их амархан шүү дээ. Энийг ингээд дарахтлаа энэ шууд хуулагдаж байгаа шүү дээ. Тэгээд хуулаад авчих. За энд нэг юм байна. Хажуугаар бас далимд бас өөрхөн газрын зургаас рекламадад авлаа. Энд юу н байхгүй жуучны баазууд байвал энэ хараа. Жуучны бааз, амралтын газар, сувилал, хүүхдийн суслан тэгээд зам дагуу үйлчилгээ тээвэрлэж хийдэг байгаа шүү дээ. Тэгээд байгалийн үзэсгэлэнтэй газар түүхэн дурсгал сүм хийд. Тэгээд өөрөөсөө юу үзье гэвэл тэр үзэх юм уу үлдээг л бусдын дарчих хэрэгтэй. Одоо бидний сая бол жуучны бааз үзлээ шүү дээ. Тийм бол ингээд хараа. Зөвхөн жуучны бааз үлдчихэв. Харахад амар. За тэгээ энэ гадаргуугийн зураг байна. Энэ Монгол Армийн гадаргуу. Энэ хиймэл дагуулын зураг байна. Энэ гудамжны зураг гэж байна. Энэ болохоор маш гоё зураг байдаг. Ялангуяа газар зүйч бидэнд бол их маш үзэсгэлэнтэй гоё зураг. Ийм гоё Монгол Армийн гадарга ингэж гоё харуулт. Ийм сонголтуудтай. Тэгээ одоо монгол хэлээр байна. Одоо жишээ нь энэ шүү дээ. Энд нэг юу байна? Талын нүүлчтэй ингээд нэг кемп гэж байна шүү дээ. Монголоор уустай. Энэ дээр англиар, англи хүн англиар үзчихэв, англи хэлтэй хүн. За, солонгос хүн солонгосоор үзчихэв. Японоор үзчихэв, хятад хүн хятадаар үзчихэв, орос хүн оросоор уншчих шүү дээ. Энэ бүх юм ч одоо орос хэлтэй болсон. Энэ бүх тайлбарыг бүгд орос хэлтэй. Энэ бүгдээр солонгос хэлтэй. Энэ бүгд солонгос хэлтэй. За нэг иймэрхүү. За ийм зүйл хэлэх гэсэн юм аа. Энэ гоё их маш гоё ийм амралтын жуучдын аппликейшны гадаг залуучууд энийг анхаарал энийг залруулчих хэрэгтэй шүү. Тэгвэл та нарын энэ ажил их гоё болно. Хүнд хэрэгтэй бол.